Төвдөндөр их хурлын гишүүнээс татгалзаад энэ худалдаа хөгжлийн банкны мэдрэ санхүүгийн зохицуулах хорооны дарга болоод ганц их хурлын гишүүн болох тухай яригдж байгаа гэж хэвлэлээр гарсан тэр бараг болно доо. Та нар нэг иймэрхүү л хуйлтаа хийгээл давхар халиар юмнуудаа л хийх гэж байгаа нь мэдрэгдэж л нэгдүгээрт. Хоёрдугаарт нэр хугарахаар яс хугарах гэдэг үг байдаг. Энэ ерөнхийлөг чинь ийм байр суурьтай өмнөх сайд чинь одоо өгөөд явчихсан байх үед төвдөн дурж үг нь нэрэл бодох байсан юм да. Татгалзчих байсан юм да. Арчилсан нам чамаас өөр энэ яамны сайд хийж хаар их хурлын гишүүн биш сайхан залуучууд байж л ах шүү дээ. Бид нар замаа тавиад өгчөж яагаад болоогүй л болдоо зайлуулна. Мөн шиг дуртай юм да. Гуравдугаарт би төвдөн дуржийг дэмжихгүй. Энэ Монголын улс төрчдийг хариуцлагагүй голтог татж байгаа төгөлөх юм бол төвдөн дурж нэг дэрнэ. Ямар ч өсөлт өгч нэг дэрнэ. 99 онд алах болон 60 жилийн ноён арга хэмжээг тэмдэглэхээр дурандад энэ хүнийг би харж байсан. Ямар яаж хариуцлагагүй сайд юм байд юм гэж би дотроо шимшрээд явж байсан. Жагсаатаар орж ирчгээд их хурлд хуульжил суула нэг жил энэ их хурлаар харагдаагүй шүү дээ. Нэхэл дагуулж хөлзөн байгаа орооны даргыг олж ирсэн шүү дээ. Тэрнээс хойш жаахан сууж харагдаад байгаа юм. Энэ 2 жилийн хугацаанд Монголын хуулийн байгууллагыг та нар самраад дуусч байгаа шүү дээ. Засгийн газраас орж ирсэн мангар тэнэг юм болгоныг түтгэж гаргасаар байгаад өнөөдөр хуулийн байгууллагыг та нар самраад дуусч хөдөлгөөнгөө болгосон. Тэнд хийж байгаа хөрөнгө оруулалт юу ч байхгүй. Ийм хүнийг яаж сайдаар томилд юм? Баттулга хариуцлахгүй байсан хүн. Баттулгаас бүр 7 дор хариуцлагагүй хүн бол төвдөн дурж. Тэгээ арчилсан намд ямар зарчим тогтсон юм гэхээр хариуцлагагүй байх тусам сайн юм байна гэдэг л зарчим тогтоож байгаа юм байна гэж би ойлгож шít. 3 дугаарт энэ яамд яагаад нэг мэрэгжлийн хүн тавьчих болдоггүй юм. Мал мэдхгүй, хөдөө мэдхгүй, газар тариалан мэдхгүй. Монголын ардчилсан холбоо гэж хийрхгээс өөр юм мэдхгүй нэг л ийм этгээдээр сайд тавих гэж шít. Цаад хөдөө жоохон салбарч чинь сайхан мэрэгжлийн хүмүүс байж байгаа шүү дээ. Яахлаараа мэрэгжлийг дандаа гэж дурамжилж яд юм арчилсан нам. Арай дэндэж. 3 дугаарт энэ Монголын өмчийг нэг гэрвэлд алт уягийн засаг шилжүүлж байгаа юм байна. Хөдөө жоохон яамд өмчийн газар байгаа. Өмчийн газрыг одоо энэ төвдөн дорж удирдах юм байна. Хотын өмчийн газрын дарга нь Төмөрбаатар гээд төвдөн доржийн төрсөн төн байгаа. Ингээд Монголын бүх төрийн өмч төвдөн дорж гэж хүнийг эрүүлэх нь шилжүүлж байгаа байна да. Энийг чи эсэргүүцэж байна. Энэ төврийн чинь эсэргүүцхийн дээр эсэргүүцэн төвдөн дорж байгаа. Арчилсан намын энд баг хүн алга 8-9 хүн байна. Ийм юм сонсгосоо ичээд ерөнхий сайдаас их зүгтчлаа гэж надад ойлгож шít. Өөр та нарт хэлэхгүй байхгүй. Хэлий гэсэн чи ширэн өрлөхгүй бол хэлэхгүй байхгүй дээ. Арай дэндэж байна юм. Өнөөдөр жишээ нь эдийн засгийн хямрал цалин хөлсгөл юм яригдж байхад бараа бүтээгдэхүүний үн 59.8% нэмэгдсэн гэдэг статистик хүн гаргажсан байж хахад хотын хурлын 18 төлөөлөгч барьцэл туршлага судлах нэрээр клуб бүгд зардаг улсаас гаргуулад явах. Батлан хамгаалахын дэд сайд Минжи хангаад нислэг тэргээр зугаалаад явж шít. Твиттертэй энийг бичээ сууж шít. Тэр Минжи хангаа гэдэг чинь хэлийн нэг застав байд юм. Би 10 жил сайд байхдаа ганцхан удаа очиж үзсэн юм. Хоолыг хөргөж өгч.